та нартай зориулсан бөмбөлөө эхлэхэд бэлэн боллоо. Одоо хүүхэд багчуудаа юу үзүүлэх вүлээ бөмбөлөө? Монголын хөрсөн тарьсан эмийн ургамлаар бүтээгдэхүүн цогцлоосон Органа брэнд. Органа амьдралыг ургуулна. Манай Органа брэнд нь болохоор 10 үед амжсан одоо уламжлалт ангаах ухааны жүд дамжлагыг орчин үеийн технологитой хослуулан одоо 70-100% органик шин чанартай болон органик гэрчлэгээтэй бүтээгдэхүүнийг бид нар Органа гэдэг брендийнхаа нэрийн доор явдаг. Органа гэдэг брендийн доор одоо ер нь бол нэг 56 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Power Clean гэдэг бидний гаргасан брендийн дор дандаа байгууллагад зориулсан ариутгал халдваргуйж үлтгэлийн бүтээгдэхүүнүүд явдаг. Монголын хөрсөн тарьсан эмийн ургамлаар бүтээгдэхүүн цогцлоосон Органа брэнд. За манай хүүхдүүд бол манай артстай эзгийтэй шүдний оог бол сайн мэдэх байх. Энэ бол идэж болдог бүтээгдэхүүн гэдгээр онцлог 2-6 насны хүүхдүүдэд тохирсон ямар ч фоторгүй арц эзгийн маань өөрөө шүлс ялгаралтыг нэмэгдүүлээд тэгээд эзгийн маань өөрөө 132 цагийн турш шүлсний бафер системэнд энэ кальцийг хадгалж идэг. Арц маань болохоор 108 цагийн турш одоо кальцийг хадгалж идэг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ шүдийг яг өнгөрийн арилгаад тэгээд шүлсэн доторх эрдэс минералуудыг нэмэгдүүлдэг гэдгээр инновац. Дэлхийд юугаараа анхдагч вэ гэхээр энэ ээзги гэдэг түүхийдийг бид нар усан дуустдаггүй болгоод шүдний өнгөр арилгадаг одоо абрессив буюу зүлгүүрдэгч түүхийд болгож ашигласнараа нэлээд олон судалгаанууд дээр инновацийн шилдэг бүтээгдэхүүн болсон. Захирал хатагтай чанцалтуулам анаа ийм гоё юм бидэнд хийж өгсөн байна. Бүтээгдэхүүний гол инновац нь юу вэ гэхээр манай монголчууд дээр үед одоо олон алдартай брендийн шүдний оос хойц байхгүй хахад манай монголчуудын маань шүд өөрөө маш бат бөх байжээ. Шар сүүгээр хийсэн бактери эсрэг гарын шингэн сав. Бактери эсрэг савнгууд яадаг вэ гэхээр гарын ашиггүй бактерийг устгачаад ашигтай бактерийг бас устгачдаг. Гэтэл хүүхдийн гарын дээр чийг барьж яадаг, тослохыг тэнцвэр, чөлөөт радикалуудаас хамгаалж яадаг гэх мэт маш олон төрлийн ашигтай бактериуд байдаг. Одоо хүүхэд багчуудаа энэ шар сүүм сүүжлийн бактери маань гарны ашигтай бактерийг хамгаалаад кайзен уург нь болохоор юм биофильм үүсгэж гарны арьсыг хамгаалж өгдөг. Тэгэхээр ашиггүйг нь устгаад ашигтайг нь хамгаалаад гарыг бол чиглэг одоо зөөлөн болгодог. Тэгэд 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт ангаах ухааны жорыг дамжлагыг нь орчин үеийн техник технологи судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй ариутгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг юм байна. GLA гэдэг чинь гамма линолик асид гэх мэт одоо юм тосны хүчлүүдийг ялгаад одоо энэ гоо сайхны болон ноос ноолор угаах шингэний зөөлрүүлэгч болон одоо өсний одоо зөөлрүүлэгч кондишн гэх мэт бүтээгдэхүүнүүдийг сайн чанарын тоснуудыг хийж сайн чанарын тосны өвчлүүдийг Монголдо байдаг малын гаралтай болон одоо ургамлын гаралтай тоснуудаар хийгээд ийм Органа китсийн маш зөөлөн бүтцтэй идэж болдог тийм одоо хүнсний түүхийдүүдээр хийсэн гэх юм уу тийм эко органик бүтээгдэхүүн маань одоо удахгүй нээлттэй их гэж байна. Дан ганц Органа брэнд гэхээр ганцхан одоо манай компани 77 ажилтан биш байдаг. Ер нь бол манайх нэг 300 гаруй малчин өрхүүдтэй хамтран ажилладаг. Малчин өрхүүд маань бол биднэрт адууны ихэс, ингэний сүү, за шар сүү, тэгээд ээзги, арц гэх мэт одоо ерөнхийдөө дандаа хөдөөж хүн гаралтай түүхийдүүдийг нийлүүлдэг. Мөн одоо сүүлийн үед бидхэд малчдаа одоо халгааг яаж тарих уу гэдгийг зааж өгч гин, үрийг өгж гин. Тэгээд өөрснийхөө илүү байдаг малынхаа бэлчээр болон одоо зуны цагт бол малынхаа хөтөг бууцсан дээр бас халгаагаа тарьж гин. Тэгэхээр ерөнхийдөө дан ганц одоо Органа брендийн ард Монголын одоо 21 аймгийн малчин өрхүүд бас бидний ханган нийлүүлэгч гэж явдیں۔ Тэд нар маань бас махаасаа гадна, ноолуурнаасаа гадна одоо нэмэлт орлоготой болгох одоо нүүдлийн соёлыг бид нар дэмжих үүднээс энэ малчин өрхүүдтэйгээ ингэж хамтран ажилладаг. Манай нэвтрүүлэг хот хөдөөгийн нутаг бүхэн хүүхэд багчуудаар зориулсан төрөл бүрийн бүтээх хувь хүмүүсийн ажил үйлс хийсэн бүтээлийг сурталчлан таниулах зорилго замаар Органа Kids гэдэг бидний сүүлд хөгжүүлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд маань одоо удахгүй нээлттэй. Мянган хүүхдэд бэлэг тараах юм байна. Тийм үү?
Тэгэхээр энэ дээр энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүд маань ч гэсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн 6 сарын 1-нд ирж бэлэг авах боломжтой. Бөмбөлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай найзуудаа.